Дараагийн мэдээлэл олон хувиат голд компани эзэмшигч нас орсноор тус компанитай холбоотой үр авлагын асуудал үүссэн. Одоогийн байдлаар нийт 100 гаруй тэрбум төгрөгийн үр авлага үүссэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас олон хувиат голд компанитай холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэдгээ мэдгдлээ. Олон хувиат голд компани дэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаснаар өнөөдрийг хүртэл бусад хуулийн этгээдэд төлөгдөх ёстой 100 орчим тэрбум төгрөгийн асуудал шийдэгдээгүй үдийг хүрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ илэрхийллээ. Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор элсэн шийдвэрлэгдсэн иргэний хэрэг байдаг. За энэ улсын дээд шүүхийн 853 дугаар энэ шүүхийн тогтоолд бол тодорхой мөнгө хөрөнгийг гаргуулж олон хувиат голд компаниас банкны эрх хүлээгчд олгох энэ төлбөрийг гаргуулах ажлыг явуулахдаа иргэний хуулийн 153 дугаар зүйл мөн иргэний хуулийн 175 дугаар зүйл арч толборлын тухай хуулийн 52 дугаар зүйл заасныг үндэслэн тухайн барьцааны зүйлээс төлбөр гаргуулахыг дурдсан ийм шийдвэр байдаг. Бусдаар бол энэ ямар нэгэн шууд энэ барьцааны тухай зөвшөөрлийг шууд шийдвэрлэх талаар бол огт заагаагүй. Нэр бүхэн иргэн хуулийн этгээдэд олгох 100 гаруй тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр бий. За барьцааны зүйл нь бол хадгаламж зоос банкнд бий. За Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагч инх төр гэж хүн томилогдсон байдаг. За энэ асуудлын хүрээнд банкны төлбөр олгодуулах газраас олон хувиат компани үүсгэн байгуулагч иргэн А нас урсны улмаас өв залгамжлын эрх нь нээгдэх жилийн хугацаа өнгөрсөн байсан. За энэ хугацаанд тэр компани үйл ажиллагааг явуулах тэр лицензүүд нийт 44 лиценз байснаас үндсэндээ 8 лиценз л үлдсэн байсан. Тус компанийн хувьд анх 2024 оны 9 дугаар сарын 24-нд гомдол гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар тус компани 8 лиценз байгаа бөгөөд лиценз тус бүрийн үнэлгээ, эрх шилжүүлэхтэй холбоотой бүх ажлыг хуулийн дагуу явагдаж байгаа гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодорхойлоо.